Өвлийн хүүтэнд хамгийн хэцүү хөдөлмөр бол гадаа замталбайг цэвэрлэх байдаг. Энэ ажлыг аймгийн нийт аж ахуйн үйлчилгээний газар сууц өмчлөгчдийн холбооны ажилтнууд хотын амьдрал эхлэхээс өмнө эртлэн ажилдаа гарч дарахыг үл тоо хийдэг. Тиймээс уг хүнд ажлыг хөнгөвчлөх зорилготойгоор аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс 10 ширхэг цас түргэгч тэргийг худалдаа авсан юм. Энэхүү цас түргэгч тэргийг өнөөдөр Орхон, Хонгор, Шарын гол сумдад болон ажлын үзүүлэлтээр тэргүүлж буй сууц өмчлөгчдийн холбоод болох цагаан өргөө, үйлс сөргөө цөөхүүдэд тус бүр нэгийг өгсөн бол аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ажилчдад 5 ширхэгийг өглөө. Энэ өвөл одоо хотын үйлчлэлийн хэмжээнд бол цас бол маш ихээр орж байна. Одоо ийм учраас бол бид нийтийн үйлчлэгээний ажилчдынхаа ажлыг хөнгөвчлөх, одоо суугуудынхаа ажлыг одоо хөнгөвчлөх зорилгоор бол одоо энэ цас цэвэрлэг төрдөг энэ шинэ тэргийг бол одоо Улаанбаатар хотоос авцарч бол эхний ээлжинд туршихаар боллоо. За энэ багж маань бол одоо хийсэн одоо оюуны өмчийн одоо патент ирэх авсан компанийн одоо хэлж байгаагаар бол хүний ажлыг бол 4 дахин хөнгөвчлөнө гэж ярьж байгаа. За 4 хүний их ажлыг бол нэг хүн хийдэг болно гэсэн. За энийг бол одоо юу ч гэсэн эхний ээлжинд 10 ширхгийг авцраад туршаад үзье. Үр дүн гарч явах юм бол бид одоо энэ хотынхоо одоо засыг одоо цэвэрлэх энэ ажилчдынхаа одоо ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийг хөнгөлөх зорилгоор бол цаашдаа бид иймэрхүү арга хэмжээ авч ажилланаа. Манай нийтийн үйлчлэгээний газар бол цас цэвэрлэг одоо 2 Бакус 762 гэсэн 2 трактор байгаа. Мөн одоо тухайн үед одоо одоогийн байдлаар одоо манад бол одоо цас ингээд орж байгаа тохиолдолд бол одоогийн манай нөөц бол 18 тонн орчим байна. Цасаар буцсан 15 тонн орчим байна. Тэгэхээр тийм учраас бол ерөнхийдөө бол одоо цас орсон үед бол одоо гараад ажиллахад бол машин техник механизмууд бол бэлэн байдалтай байгаа. Энэхүү цас түргэгч тэргийн нэг бүрийн мөн 165 мянган төгрөг бөгөөд Марцнуг компаниас худалдаа авсан ажээ. Энэхүү дээрх байгууллагууд цас түргэгч тэрэгтэй болсноор хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх юм. Тодорхойлбол нэг хүн хурц болон цавчигчаар цагт 4 м квадрат талбай цэвэрлэдэг бол уг цас түргэгч тэргээр цагт 20 м квадрат талбайг цэвэрлэх боломжтой юм байна.